Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн хэл зохиолын тэнхимийн багш профессор Даваад Оржийн сургаалт эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн нь ховдыг сургуулийн 40 жилийн огогтон гаргаж байгаа эрдэмтэн багш нарын цуврал бүтээлийн 3 дахь удаагийн үзэсгэлэн болж дэлгээгдлээ. Олонний дунд даа багш хэмээн хүндлэгдсэн ховдыг сургуулийн шилдэг тэргүүний багш нарын нэг Даваад Орж багшийн хувьд боловсролын салбарт 48 жил ажиллахдаа ховдыг сургуульд 33 жил багшлаж байгаа шилдэг боловсон хүч юм. Тус үзэсгэлэнд профессор Даваад Орж өнөөдрийн хүртэл бүтээж тойрвсон сургаалт эрдэм шинжилгээний бүтээлүүд 1985 оноос хойш бичиж хадгалсан гар бичмлүүд эртний монгол бичгийн машин болон эртний судрууд дэлгэгдсэн байна. Түүнчлэн түүний бичиж хадгалсан судалгаа шинжилгээний ажил энэ хугацаанд оролцсон бүхий л үйл ажиллагааны тэмдэглэл оюутан сурагчдыг дүгнсэн үнэлгээний хуудас зэрэг гар бичмлүүд түүхийн чухал баримт болон энд тавигджээ. Энд л бол бас сонирхолтой юм тавигдсан 1985 оноос хойш одоо хотел тэмдэглэж байсан оюутнуудаа үнэлт өгнж байсан тэр бүх жилүүдийн үнэлгээнүүд бол бүгд энд байж байгаа. Яг оюутныхаа нэрээр улиралтайгаа хугацаатайгаа хичээлийнхаа нэртэй байж байна. За энэ бол түүхийн зүйл юм аа. Нэг за хоёрдугаарт бол энэ хугацаанд ямар яриа хөөрөнд суусан, ямар сэдвэр хэн юу ярьж ясны бүх одоо түүхийн тэмдэглэгээ бол энд бас байж байна. Ингээд эргээд харахтаар бас их сонирхолтой юм харагддаг юм байна. Нэг за нөгөө тэгвэр бол энэ хугацаанд за одоо ямар хуу янз бүрийн соёл олон нийтийн арга хэмжээ явж байж байдгийг харуулсан тийм урилга бичвэрүүд их байж байгаа. Тэгэхээр урилга бичвэр гэдэг бол нэг юм юм аа. Нэгдүгээр энд хувь хүн бол бас сэтгэж бодож хийсэн, хөрөнгө зарсан хамгийн гол нь бол тэнд хүний сэтгэл шингэсэн байдаг учраас ийм бичиг баримтуудаар бид яг хүндэтгэлтэй ханддаг юм л да. Ийм учиртай юм байна. За түүнээс гадна энд нэг содон зүйл бол гар бичмэлүүд нэлээд хэмжээгээр тавигдсан байж байгаа. Тэгэхээр гар бичмэл гэдэг бол одоо сүүлийн үед бас их үнэлэгдэж байгаа ийм зүйл. Тэр бол одоо давтагшгүй маягийн нэг ийм тэмдэглэгээ болж хувирдаг нэг ийм санаа. За нөгөө тэгвэр бол яг судалгаа шинжилгээний ажил энд зөв хэмжээгээр хийгдсэн юмнууд хэвлэгдэж гарсан бүтээлүүд байж байгаа. Тэгэхээр судалгаа шинжилгээний ажил гэдэг бол миний гол чиглэл нь юу гэдэг зэрэг энэ нутаг нугын угсаатны хэл аялгауг бол судалдаг нэгдүгээр. За хоёрдугаарт нь бол энэ нутаг нүг зохиогдоод хэрэглэгч чаа бичиг үсэг гэж нэг сайхан бичиггүй дээрээсээ доош бичиг одоо босоо бичиг энэ тод үсэг байгаа. За энэ үсэг бичгийн онцлог үүнийг тэр хэл аялгаутай холбож харьцуулан судлах. Энэ талаасаа бол бас их анхаарч ингэж ажилладаг нэг. За дараагийн дугаарт нь болгохтон зэрэг энэ янз янзын бичиг үсгээр хэвлэгдсэн ном судруудыг бас хамгаалах. За түүнийг цааш нь одоо цахимжуулах. За тэгээд цахимжуулсны эсрэг бол нийтийн хүртээл болгох. За энэ тал дээр нь бол бас яхан анхаарч ингэж ажиллаж байна. За тэгээд өнөөдөр бол яг энэ гаргасан үзэсгэлэн зүйлийг үндсэндээ хөмсүүд үзээд за өөрсдийнхөө зүгээс үнэлж за янз янзын үнэлгээ өгнө. За яг бас туршлага болгож авах, санаа авах юм байж болно. Тийм ээ хойштоо ялангуяа залуучууд бол бас яхан туршлага үлгэр болох болов уу гэсэн ийм санаатай байна. Хэл бичгийн ухааны доктор профессор Даваад Орж нь монгол хэл шинжилэл, түүний дотор өсөг зүйн чиглэлээр судалгааны ажил хийж, сурах бичиг гарын авлага дурвыг эрдэм шинжилгээний өгүүлэл 40 орчмыг сэтгүүлүүдэд хэвлүүлэн, гадаа дотоодын эрдэм шинжилгээний хурлуудад 40 гаруй ихтгэл хэлцүүлж, докторийн 2 ажилд үнэлгээ бичиж, докторийн дипломын 1 ажил, магистрийн дипломын 25 ажил, бакалаврын дипломын 10 орчим ажлыг удирдан хамгаалуулсан байна. Түүнчлэн бакалавр магистрийн ажлын шүүмж 42-ыг бичиж, хэл зохиолын тэнхимээс жил тутам зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хуралд оюутнаар ихтгэл бэлдүүлэн хэлцүүлж, ангийн ажил гүйцэтгүүлэн, тэдний дунд эрдэм шинжилгээний дугуйланг багш нарын хамт удирдан зохион байгуулж ажилладаг тэргүүний шилдэг багш судлаач төдийгүй ардын боловсролын тэргүүний ажилтан ховдыг сургуулийн профессор магистр хамгаалуулах зөвлөлийн болон эрдмийн зөвлөлийн гишүүн юм а. Профессор Даваад Оржийн бүтээлийн үзэсгэлэнд ховдыг сургуулийн удирдлагууд түүний төгсгсөн үе үеийн шавнаар мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхөд багш нар болон сүм хийдийн төлөөллөд хүрэлцэн ирж цаашдын бүтээж тойрох бичгийн их үйлсэд нь амжилт хүссэн юм а.